Би 12 настайдаа өөрөө бие даан програм бичгийг сурч $500 үнэтэй видео тоглоом бүтээж байлаа. Хүндрэлтний ирээдүйд нөлөөлөх зүйл бүтээхийн тулд олсон зоос бүрээ амьдралынхаа энэ зорилгын төлөө аз туршиж, юучгүй гар хоосноос саятан болсон юм. Ингэснээр би $20.3 тэрбум хөрөнгөтэй дэлхийн 54 дахь баян хүн болж чадсан билээ. Би 1971 оны 6 дугаар сарын 28-нд Өмнөд Африкт төрсэн бөгөөд ам бүл дөрвөлээ аав маань цахилгаан механикийн инженер, ээж загвар өмсөгч, эрүүл хоол судлаач хүн байлаа. Намайг багасаа л бусдаас өөр хүүхэд гэдгийг гэр бүлийнхэн маань анзаарч байв. Би эргэн тойрноо мартаж, надад хэлж байгаа нэг ч үгийг сонсохооргүй мөрөөдөлдөө автдаг хүүхэд байлаа. Найзуудтайгаа гарч тоглохын оронд номын санд уран зохиолын ном уншиж, голдуу галакси руу явах хичхайкерийн заавар гих зэрэг шинжлэх ухааны уран зөгнөлт ном уншдаг байсан маань надад хамгийн ихээр нөлөөлсөн юм. Аль эсвэл комик уншиж адал явдалд тоглоом тоглож суудаг байлаа. Би ер нь зожиг жинхэнэ номын цагаан солиотой гэмээр хүүхэд байсан болохоор сургууль дээр байнга хүүхдүүдэд дээрлэхүүлдэг байсан юм. Нэг удаа цусаа гартал зодуулан бетонын шатнаас унтлаа хүүхдүүдэд дээрлэхүүлснээс болж ухаан алдан эмнэлэгт хүргэгдэж байлаа. Дээрээс нь эцэг эх хоёр маань салцгаан ээж Канад руу нүүж би дүүтэйгээ аав дээрээ үлдснээр бүх зүйл уламд ордож байлаа. Харанхуй дундаас гэрлийг би компьютероос л олж харж байв. 12 хүрмэгцээ би өөрийн компьютертэй болж түүнтэй маш ихээр дурлах болов. Илүү дээр компьютертэй болмоор байсан болохоор би өөрөө програм бичгийг сурч Blaster гэдэг тоглоомоо бүтээж тэрийгэ $500 компьютерийн сэтгүүлд зарсан юм. Энэ тийм их мөнгө биш байж болох ч компьютер шин зүйл байх үед 12 настай хүүхэд компьютер тоглоом бүтээж зарна гэдэг маш онцгой зүйл байлаа. 18 хүрэхээс өмнө би ээжтэйгээ амьдрахаар Канад руу нүүсэн ч бүх зүйл миний төлөвлөснөр болсонгүй. Би элдв янзын ажил хийж дотуур байранд амьдрах болов. Яах учраа олохоо болж бодлого энэ байдлаараа би мөрөөдөлдөө хизээж хүрэхгүй гэдгийг ухаарсан юм. Тэгээд би Queen's-ийн их сургуульд дэлсэж Пенсильвани их сургууль руу шилжин эдийн засаг физикийн давхар зэрэгтээ төгсөв. Тэгэхэд би интернет, сэргээгдэх эрчим хүч, сансар судлал бол миний сонирхол юм байна гэдгийг олж мэдсэн юм. Физикээр доктор хамгаалахаар Стэнфордод тэнцсэн ч тэрнээс хамаагүй том зүйл миний анхаарлыг татсан нь интернетийн хөөс байлаа. Энэ л миний хийх ёстой зүйл юм шиг санагдаж, ердөө 2 хоногийн дараа хуваараа амбицаа хөөхөр Стэнфордыг орхив. Тэр үед надад юу ч байсангүй. Мөнгөч, ажилч тэр. Харин тайлбарлаж хэлж чадхааргүй хүсэл зориг л надад байсан юм. Би дүүтэйгээ нийлж Zip 2 гэдэг нэртэй өөрийн компани байгуулахаар ааваасаа мөнгө зээлв. Энэ бол янз бүрийн хэвлэлүүдэд контент бэлтгэж өгөх онлайн хотын хөтч байсан юм. Бүхэл стартапуудын адилаар амаргүй байлаа. Түрээсэлж ажиллаж байсан оффистоо бид амьдарч дүүтэйгээ ээлжлэн шалан дээр юм уу буудан дээр унтдаг байв. Компани маань ашиг олж аажмаар өсч эхлэх хүртлээр нэлээд хэдэн хэцүү жилүүдийг бид туулсан юм. 1999 онд Compaq компьютер манай Zip 2 компанийг $300 сая гаруй долларын бэлэн мөнгө болон хувьцаагаар худалдан авлаа. Бид ингэж технологийн хөөсийн үед бусад компаниудын адил цахиурын хөндийн нэг хэсэг болов. Хангалттай бэлэн мөнгөтэй байсан тул би дараагийн төслөө эхлүүлж мөнгөнийхөө талаас илүүг X-Zig.com-ыг хамтран байгуулахдаа хөрөнгө оруулсан юм. Таны мэдхээр энэ бол PayPal байлаа. PayPal бол дан интернет ашиглан мөнгө шилжүүлэх үйлчилгээ байсан бөгөөд хүмүүсийн хизээж төсөөлж байгаагүй зүйл байв. 1999 онд онлайнаар мөнгө шилжүүлдэг гэж дуулдаачгүй байхад болсон зүйл байлаа. Хүмүүс мөнгөө онлайн байршуулж үзээгүй болохоор дургуйцах байх, аюулгүй байдал нь хангалттай юу гэх зэрэгээр банкуд, хөрөнгө оруулагчид энэ санаанд итгэхгүй эргэлзэж байсан юм. Гэвч би өөрийн залуухан эрч хүчээр дүүрэн дотны программистуудын хамт PayPal-ыг тэрбум долларын компани болгон бүтээж PayPal Maf гэж хоч авсан юм. Бидний дундаас ихэнх нь хэдэн сая тэрбум доллараар үнэлэгдэх LinkedIn, YouTube, Yelp, Reddit гэх зэрэг тех компаниудын үүсгэн байгуулагчид ерөнхий захирлууд болж 6 технологийн салбарын тэрбумтнууд болсон юм. 2002 онд eBay PayPal-ыг 1.5 тэрбум доллараар худалдан авч би тэрнээс $165 сая хувь хүртлээ. Та намайг тэр их хэмжээний мөнгөтэй болоод ажиллах хэрэггүй болсон байх гэж бодож магадгүй. Харин би зогссонгүй. Хүндрэлтнийг өөрчлөнө гэсэн хүүхэд насны минь мөрөөдлийг ямар ч хэмжээний мөнгө нөхөж чадахгүй байв. Би үргэлж өөр гариг руу аялж,
хүний хөл хүрсэн газрын тоог нэмхийг хүсэн дээшээ оддыг харан зогсдог байлаа. Тэгэхдээ хүмүүс бидэнд тулгараад байгаа асуудлуудыг ч шийдэхийг үргэлж хүсдэг байсан юм. Би дахин засварлаж ашиглах хуучин пуужин худалдаж авахар Москва руу явлаа. Гэвч тэд хэтэрхий өндөр үн хэлж инженерүүд нь намайг шоолон инээцгээж байв. Тэндээс хоосон буцаж ирэхдээ пуужин тийм үнэтэй байх шаардлагагүй. Зөв хийсэн бол тэгж дэмий байлгах ч хэрэггүй юм байна гэж дотроо бодсон юм. Би жинхэнэ сансар огторгойд аялагч соёл иргэншлиг бүтээх зорилгоор SpaceX нэртэй пуужингийн компани байгуулж өөрийн 100 сая доллараар хөрөнгө оруулна гэж хэний ч санаанд ороогүй байх. Мөн 70 сая доллараар цахилгаан машины компанийг хамтран байгуулав. Найзууд маань намайг галзуугаар нь дуудаж олсон хамаг олзоо ингэж үрэн таран хийх гэжтэй хэсгэж байлаа. Гэхдээ энэ надад хамаа байсангүй. Учир нь би амьдралынхаа туршид өөрийнхөө хүссэн юмныхаа төлөө бүх зүйлээрээ азаа туршиж ирсэн болохоор хизээч бууж өгдөггүй. 6 жилийн дараа манай пуужингууд ар араасаа дэлбэрч хөөрсөн зорилгодоо хүрэлгүй бүтлгүүтэж би түрээсийн мөнгөө найзуудаасаа зээлхээс өөр аргагүй байдалд хүрэв. Би саятан байж угаад ийм болчихлоо. Бидэнд ердөө 3 пуужин хөөргөх төлөвлөгөө байсан ч гурвуулаа төлөвлөснөр болсонгүй. Эцэст нь би юу ч хүллээ. Дээрээс нь миний хамтран байгуулсан цахилгаан машины компани нэг ч ажилдаг машин бүтээж чадахгүй байв. Сүүлийн мөчид амжиж хөрөнгө оруулагчид олсны ачаар бид пуужингаа сүүлчийн ганц удаа хөөргөхөд хүрэлцэхүйц мөнгөтэй болж чадлаа. Хэрвээ пуужин бүтлгүүцсэн бол бидэнд цааш үргэлжлүүлэх мөнгө байхгүй байлаа. SpaceX ч байхгүй болох байв. 4 дахь пуужингийн галд үрэлцэхэд цаг хугацаа зогсох шиг болж нэг ч үг дууралгүй тэнгэрийн хаяа өөд ширтцгэлээ. Пуужин маань дэлхийн тойрог зам руу орохыг хараад өрөө тэр чигээрээ хөөрн донсолж байв. Ингэж бид анхны хувийн хөрөнгөөр боссон пуужингаар дэлхийн тойрог замд хүрсэн компани болсон юм. Түүгэрч зогсохгүй бид пуужингуудаа хөөрөх бүртээ өөрөө эргэж газарддаг, дахин ашигладаг болохоор програмчилж чадсан билээ. Түүний дараа NASA бидэнд сансар руу хангамж илгээх 1.6 тэрбум долларын гэрээ хийхээр санал тавьсан юм. 2024 онд бид пуужингаа ангараг гариг руу хөөргөхөөр төлөвлөж, сансар огторгойд зорчигч соёл иргэншлийг бүтээж, хүн төрөлхтний хөгжлийг дараагийн шатанд аваачих миний зорилго баг багаар биелж байна. Би өөрийн хөрөнгө оруулсан цахилгаан машин үйлдвэрлэгч компанийг гүйцэтгэх захирал болж 10 жилийн дотор Tesla Motors дэлхий дээрх хамгийн хурдан, аюулгүй, автомат чулуудлогтой машин үйлдвэрлэдэг хамгийн нөлөө бүхий цоо шинийг бүтээгч компани боллоо. Би өөрийн пуужингийн компани байгуулаад зогсохгүй, хүн болгон бүтэхгүй гэж хэлж байхад автомашин үйлдвэрлэлийн салбарыг бүхлээр нь өөрчилж буй дэлхийд тэргүүлэгч цахилгаан машин үйлдвэрлэгчдийн нэгийг бий болголоо. Уламжлалт сэтгэлгээг сөрж, цэвэр эрчим хүч үйлдвэрлэх нарны цахилгаан станц болон замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах Hyperloop гэгч шин төрлийн тээврийн хэрэгсэл зэрэг зарим хүмүүсийн дэмий ашиггүй гэж хэлдэг зүйлсд хөрөнгө оруулж бүтээсээр байна. Энэ бүхэн бол би хүн төрөлхтнийг илүү сайнаар дараагийн шатанд нь хүргэж чадна гэдэгтээ итгэдэг учраас тэр юм. Би мөнгөний араас бас нэр алдар, эрх мэдлийн араас явж байсангүй. Харин үргэлж зорьсон зорилгынхоо төлөө байсан. Таны л адил надад зарим хүмүүсийн хувьд хинч биш байх үе байсан. Гэхдээ би өөрийнхөө үнцэн, чадвар, зорилго, мөрөөдөлдөө итгэдэг байсан юм. Би хүн төрлөختөнд дэлхийн дулаарлаас санаа зовохгүй. Бусад гаригууд руу явах замыг нээсэн илүү сайхан ирээдүг бий болгохыг хүссэн. Бусдад туслана гэсэн мөрөөдлөө дагсаар би саятан байж байгаад юу ч үгүй болж үзсэн. 20.3 тэрбум доллартай тэрбумтанч болж үзлээ. Би хүүхдүүдэд зодуулж, инженерүүдэд шоолуулж, нүүрэн дээрээ энэ санаанууд чинь бүтэхгүй гэж хэлүүлж үзсэн. Гэвч энэ бүхнийг туулахдаа би толгоогоо гудаалгалгүй. Дэлхийг илүү сайхан болгоно гэсэн мөрөөдлөө хизээж хаялгүйгээр одод руу ширтсээр ирсэн. Би хизээж бууж өгөөгүй. Намайг унтраах гэсэн хүмүүсийг сонсолгүй, шаргуу ажиллаж, их дэлхийдээ тусалж чадна гэдэгтээ үргэлж итгэдэг. Намайг Elon Musk гэдэг. Би бол Tesla Motors болон SpaceX-ийг үүсгэн байгуулагч.